Сайн байцгаана уу оюутнуудаа. За хүрээлэн ба орчны судалгаанд зайнаас танаас судал ба газар зүйн мэдээллийн системийн хэрэглээ хичээлний 16 дахь буюу хамгийн сүүлийн лабораторийн хичээл ороход бэлэн боллоо. За өнөөдрийн лабораторийн хичээлээр бүгдээрээ бэлтгэсэн газрын зурган дээрх нэмэлт мэдээллүүдээ оруулж өгч хамгийн эцсийн газрын зураг болгож хэвлэхэд бэлтгэнэ. За тэгэхээр та бүхэн маань сурах бичгийн 191-р хуудсанд байрлах за газрын зураг дахь нэмэлт мэдээлэл гэсэн хэсгийг уншаарай. За үүнд бол газрын зурагт байх шаардлагатай нийт 7 мэдээллийг энд дурдж өгсөн байна. За нэгдүгээрт газрын зургийн нэр буюу гарчиг, за масштаб, за зүгжигийн шугам, газар зүйн нэгж буюу юмс үзэгдлийн дүрслэл буюу энэхүү зураг юу тухайн газрын зургийн сэдв нь юу юм, тухайн газрын зурагт юуг харуулах гэж байгаа юм бэ гэсэн зураг маань. За таних тэмдгийн хэсэг, за газар зүйн солбилцлын тухай мэдээлэл, за мөн ном зөө гэсэн нэмэлт мэдээллүүд байх шаардлагатай байдаг байна. Тэгэхээр эдгээр мэдээллүүдийг өөрсдийн бэлтгэж байгаа газрын зурагтаа хэрхэн оруулах талаар авч үзье. За өмнөх лабораторийн хичээлээр бүгдээрээ за цаасныхаа хэмжээ болон энэхүү координат зэрэгээ бэлтгэсэн байгаа. За энэхүү бүгдээрээ зургаа бэлтгэсэн байна. За тэгвэл үндсэн 7 элементээ эхнээс нь эхлээд бүгдээрээ хийж үзье. За нэгдүгээрт нь газрын зургийн нэр буюу гарчиг. За тэгэхээр үүнийг болохоор бид нар газрын зурагт ямар нэгэн зүйл шинээр нэмэгдэж байгаа тохиолдолд энэхүү insert цэцгийг ашиглаж нэмж болно. За тэгэхээр за энэ title буюу гарчиг хэсгээр өгч болно. За жишээлбэл Улаанбаатар хот. За үнийгээ зөөгөөд баруун товчон дээр нь дараад properties хэсэг рүү ороод change symbol гэж орсноор бид нэр текстийн тухайн гарчгийнхаа фонтыг сонгоод за өнгө хэлбэр дүрс гэх мэтчлэн зүйлсийг сонгож болно. За энэ мэтчлэнгээр та бүхэн өөрсдийнхөө хүснээр өөрчилж болно гэсэн үг. За мөн edit symbol хэсэг рүү ороод за илүү бүр нарийн тохиргоонуудыг хийж болно. Жишээлбэл за ингээд хаана тухайн гарчиг нь байрлах уу? За mask гэхээр цаагаараа жишээлбэл энд гарч байгаа өөрчлөлтийг харах юм бол энд маскыг тавьж өгөх юм бол цаагаараа энэ цагаан хүрээтэй давхар болж байгаад за үүнийхээ өнгийг бас эндээсээ солиод өгч болно. Гэх мэтчлэнгээр өөрсдөө хүснээр ингээд өөрчилж болох нэ. За нэгдүгээр зүйл болох газрын зургийн гарчгаа өглөө. За хоёрт нь энэ масштаб байна тийм. За масштаба болохоор бид нар өнгөрсөн удаагийн лаборатори дээр fixed scale буюу ингээд масштаба түгжээд өгсөн байна. За энийг текст хэлбэрээр оруулаад өгнө гэсэн үг. За нэгийг харьцах нь 282 гэсэн масштабтай зураг болсон байна. За ерөнхийдөө бол зургийнхаа хаана аль элементээ тохируулах вэ, байрлуулах вэ гэдэг нь тухайн
зурагт дүрслэгдэж буй зүйлсээсээ болон тухайн одоо зургийн зориултаасаа шалтгаалаад өөр өөр байна. За мөн адил change symbol гэж ороод фонтын өөрчилж болох нэ. За 3 дугаарт нь зүг чигийн шугам буюу за та бүхэнд бол луужинтай адилхан харагдаж байгаа. За дахиад insert ороод north arrow гэдэг нь зүг чигийн шугамуудыг хэлж байгаа. За тэгээд энд бол маш олон төрлийн хэв загварууд байгаа. За эдгээрээс тухайн зургандаа тааруулаад сонгоно гэсэн. За жишээлбэл би энийг сонгоё. За зүг чигийн шугамаа сонгоод ерөнхийдөө бол их тохиолдолд зүг чигийн шугам зургийн одоо дээд буланд бол байрладаг. За дараа нь за үндсэн зураг маань одоо энэ хэсэгт бид нар оруулж өгсөн байгаа тийм. За зургаа одоо хөдөлгөх шаардлагатай болвол энэ pan гэсэн хэрэгслээр хөдөлгөж болно. За 5 дугаарт нь таних тэмдэг хэсэг. За мөн insert зэс рүү ороод legend буюу одоо таних тэмдэг. За энд одоо бид нэр legend items гэдэгт нь болохоор тухайн одоо таних тэмдэг хэсэгт маань ямар зүйлс орох вэ гэдгийг энд оруулж өгнө. За мөн суурьшлийн бүс, суурьшлыг хэвлээ энд оруулчихъя. Одоохондоо би суурьшлынхаа зургийг идэвхжүүлж гаргаагүй байгаа ч гэсэн зурганд маань орох учраас за тэгэхээр энэ map layers гэдэг нь болохоор бидний одоо энд байгаа газрын зураг бэлтгэхдээ үүсгэсэн зүйлс нь. Тэдгээрээс бид нар алийг нь таних тэмдэгтээ оруулах вэ, оруулахгүй вэ гэдгийг legend items гэдэг хэсэгт шийдэж өгнө. За тэгээд эндээс legend items руу одоо юм оруулахдаа бол тухайн зүйл тухайн одоо shape файл дээрээ дараад энэ сум дээр дарж оруулж болно. За эндээс мөн буцаад гаргахдаа энэ нөгөө тал руугаа чиглэсэн энэ товч дээр дарж болно гэсэн үг. Дарна гэсэн үг. За суурьшлаа болохоор ойнхоо дээдлэлт нь оруулъя гэвэл ингэж дараад за энэ сумуудаар болохоор тухайн shape файлаа дээш доош нь явуулж хөдөлгөх нь байна. За энэ замыг голын доор оруулж. За энэ хэсэгт нь болохоор таних тэмдгээ хідэн одоо баганд бичих вэ гэдгийг харуулна. За хэдүүлээ 2 баганд гэдэг үгүй. За энд болохоор legend гэхгүйгээр бид нэр таних тэмдэг гэж нэрийг нөхөх нь байна. За энэхүү таних тэмдэг гэсэн текстийн маань фонтын за ерөнхийдөө бол тухайн зурагт орж байгаа одоо бүх текстүүд ижилхэн фонттай байх юм бол илүү эмэг цэгцтэй цэвэрхэн харагдана. За тэгээд таних тэмдгийнхаа гадуур ямар нэгэн хүрээ татах бол border. За өнгөтэй хийхийг хүсвэл background. За shadow гэдэг нь болохоор сүйдэрлэлт нь. За яг үндсэн одоо дүрснээсээ нэг энэ болохоор хэр одоо том сүйдэр байх вэ гэсэн хэмжээг энд харуулж байна. Rounding гэдэг нь болохоор энэ өнцгүүдийн бөөрхий болох уу үгүй юу гэдгийг. За ингээд дуусгаад үзэх юм бол за эхний ээлжинд ийм таних тэмдэг гарч ирлээ.
гэлээ тий. За энэ буландаа оруулж. За тэгэхээр одоо бид нэр таних тэмдгээсээ юуг хасах хэрэгтэй байна вэ гэхээр жишээлбэл энэ бид нар нуураа ангилж өгтөө дотор нь давстай зэнгэг гэж ангилж өгсөн байгаа. Тэгэхээр энэ хүү class mom гэдэг хэсгийг арилгах хэрэгтэй байна. За мөн голыг байнгын болон төр урсацтай гэж ангилсан учраас flow mom гэсэн хэсгүүдийг таних тэмдгээс одоо арилгах хэрэгтэй болох нь. Тэгэхээр таних тэмдгийнхаа properties руу ороод items гэж ороод за эхлээ голоо сонгоод style эсвэл select all буюу бүгдийг сонгоод style-ыг сонгохоор за одоо энд харагдана. За булаг. За бидний одоо сонгох гээд байгаа нь энэ сонголт. Дээрээ layer name буюу одоо энэ гол. За эсвэл бол тус бүрд нь хийгээд үзэх юм бол layer name буюу одоо тухайн зургийн одоо shape файлын нэр, за label буюу доторх ангиллны. За тэгэхээр энэ дээрээ layer name нь гараад label буюу нэр нь хажуудаа гардаг загварыг сонгох юм бол за энэ болчихлоо. За мөн нуураа ижлэхэн одоо хийв загвартай болгоё. За ийм боллоо. За тэгэхээр энд одоо хэдүүлээ юуг анхаарах уу гэхээр жишээлбэл гол гэдгийн доор зам маань орсон байгаа тийм үү. Тэгэхээр зам нь өөрөө энэ голын нэг бүрэлдэхүүн хэсэг болцсон юм шиг харагдаад байгаа учраас замаа голынхоо дээр байрлуулъя. Тэгэхээр энэ general хэсэг рүү ороод за замаа сонгоод голын дээр оруулаад өгч. За мөн ой маань нуурын доор орсон байгаа болохоор нуурын одоо нэг хэсэг юм шиг ойлгогдоод байгаа учраас ойгоо за нуурын дээр оруулаад суурьшлыг бас нуурын дээр оруулж өгөх юм бол за ийм байдалтай болж байна. За items руугаа ороод select all буюу бүх юмудаа сонгоод энэ чинь текстээ хэвлэлээ өөрчлөлөө. Текстийн фонтыг өөрчлөлөө. За мөн за энэ дээр одоо суурьшлынхаа хэсгийг гаргаад ирье. За суурьшил маань энд ороод ирлээ. Тэгэхээр суурьшлынхаа өнгийн солихгүй бол дэвсгэр зурагнаасаа сайн ялгарч харагдахгүй юм тий.